яг тэр үед одоо ингээд гацчихсан. Цаашаа одоо өөр яаж англи хэлийг сурах уу те яаж өөрийнхөө англи хэлийг ахиулах уу гэдэг дээр ингэж ахиулах гэж бол би бас жоохон чиггүй байтал одоо Шандын Moon Smile Mono агш маань бол ээж бол одоо X Reading гэдэг вебсайтны талаар хэлээд манай ээж надад X Reading-ээс ном уншаач гэдэг зөвлөгөө өгөөд би тэр зөвлөгөөнийхэн дагуу өөрийнхөө анхны эрхийг 2019 лөө 20 оны 4-5 сард аваад ном бол анх уншиж эхэлж ирсэн X Reading-ээс. За ингэж уншиж эхлэхдээ бол би бас л нөгөө бор зүрхээрээ шууд ороод таарсан ном уншиж чадна. Би ч бас англи хэлний дунд төвшөнтэй ямар ч номыг уншиж чадна гэж жоохон багталтай ороод ном уншиж эхэлж байсан. Ингэж ном уншихдаа бол би жоохон өөрийнхөө төвшнөөс хамаагүй хави илүү дээд төвшин бол 12 дугаар левелийн одоо л яг санд юм а. Frankenstein-ийн 20,000 хүүхдийн номыг бол уншаад фейлдчихсэн. Энэ нь бол тэрхэн зурдаа надад жоохон шок болж лээсэн л та. Би уг нь одоо ингээд жил гаруй шахуу бараг англи хэл сурчаад одоо ийм муу юм бахтаа гэж жоохон шок гэжсэн. За тэглээгээд би бол өөртөө ингэж те утраад эсвэл одоо ингэж бууж өгөөд бол тэр номоо уншаал болоогүй. Оронд нь харин за өөрийнхөө төвшөнд харуулад болохгүй бол бүр анханаас номоо ерөө уншуулад ихсэн ч яах вэ гэж шийдээд бүр анхан шатны номнууд болох 1-2 дугаар левелийн 200-300 хүүхдийн номнуудаас бол номын сангаа түүгээд бүр анхны шатнаас нь ахгуулаад уншиж болох хэлжсэн. Энэ явцдаа бол надаа маш олон шинэ ахиц дэвшил гарч ирсэн. За жишээ нь хэлэхэд бол би нөгөө анхны марафон маань 7 дугаар марафон буюу Creative Reading бас марафон байсан. Тэр марафонд оролцохдоо миний арай нүүр хагараад илүү social болж орж иржсэн. Мөн номоо уншиж эхлэхдээ миний англи хэлний унших чадвараас гадна нөгөө аудиобук болохоор давхар listening маань хөгжөөд мөн англи хэлний бүтэц тэр дүрмийн бүтэц ямар жишээдгүү paraphrase гээд бүр олон мэдлэгийг бол зэрэг аваад илүү сайн эрчимтэй хөгжиж эхэлсэн миний англи хэлний төвшин бол. За ингэж явахдаа болохоор би анхныхаа марафонд бараг 2 сая үг нийтдээ уншаад тэр жилдээ ингээд нийтдээ 7 марафонд оролцсон байхаа. Би ном X Reading-ээс ном уншихдаа нийтдээ. Тэгээд ингэж уншихдаа бол 1000 гаруй номыг уншаад 5 сая 6 сая үгийг бол уншсан. Ингэж уншсныхаа үр дагаварт бол ирээдүйд надад яаж тус болсон бэ гэвэл би одоо ингээд энэ жил IELTS өгөхөд миний reading-ийн төвшин маань reading-ийн level маань IELTS дээр бол 9-р level дээр ажилласан. 9 оноо бол авахаар дүүц тийм хэмжээнд бол хөгжсөн. Мөн миний сонсох чадвар 8.5 оноо хүрсэн байсан. За үүн дээр бол яг анализ хийгээд үзвэл миний IELTS яг тэр 9 оноо авсан, 8.5 оноо авсан хамгийн гол түлхэц болж өгсөн зүйл маань бол одоо ингээд X Reading-ээс ном уншсан туршлага маань байсан гэж бол би бол дүгнэдэг. За ингээд бодоод үзэх юм бол те одоо би хэрвээ одоо ингэж англи хэлийг номнуудыг одоо ингээд X Reading-ээс номоо ингээд бүр багаас нь ахгуулад эрчимтэй те ингээд бууж өгөлгүйгээр уншиж эхлэегүй байсан бол би энэ IELTS 9 оноо авахгүй ч хэлсэн байж магадгүй. Ингээд listening маань ч гэсэн давхар хөгжсөн. За одоо ингээд мөн англи номоо уншиж байхдаа бол мэдээж хүүхэд өөрөө одоо ингэж олон ном уншаад ирэхээр аяандаа ингэж жоохон ядраад жоохон сонирхол буураад эсвэл одоо ингэж жоохон шантраад хэлдэг. Энэ үед бол сурагч өөрөө дангаацаар эцэг эхчүүд, багш, сурагч, найз нөхдөөс нас жишээлбэл одоо би ингээд ном уншиж анх эхэлж байхад бол өдөржингөө ном уншиж байхад бол ээж маань надад гэр орон цэвэрлүүлэхгүй ямар ч тийм анхаарал сатааруулах зүйл гаргалгүй одоо ингээд надад яг миний орчныг бүрдүүлж өгөөд надад ном унших орчныг маань бүрдүүлж өгөөд одоо миний хүү зүгээр номоо уншаа би үлдсэнийг аргалцнаа гэвэл ер нь надад орчныг маань бүрдүүлж өгөө намайг их дэмждэг байсан. Ингэж дэмжихт нь бол би мэдээж урам орон хүүхэд юм чинь урам ороод за номоо илүү өрчмөнтэй уншия гэдэг илүү мотивац аваад номоо бүр хичмэдээ уншиж бол тэр үед эхэлж ирсэн. За тийм болохоор ер нь бол эцэг эхчүүд, хүүхдүүд дүнгиж уншиж эхэлж байгаа дүүнэртээ хэлэхэд бол мөн эцэг эхчүүдэд хэлэхэд багш нарт тийм ээ хүүхдүүдэд жоохон дэмжиж өгөөрэй. Өөрсдөө ингээд хийгээд бити хаяарай. Хаяадаа ингээд жоохон ингээд сэтгэлийн үгээс ч юм уу тийм ингээд дэмжиж за миний үс сайн байна болж гинөө. Одоо дахиад жоохон уншичаа тийм ээ баг ингээд дэмжиж өгвөл хүүхэд өөрөө тэрнээс сэтэл аваад за тэгье гэд одоо ингээд уншаад эхэлдэг шүү гэж бол зөвлөгөө өгмөөрэй. Мөн одоо ингээд одоо дөнгөж шинээр ном уншиж байгаа хүүхдүүд олон байгаа болохоор өөрийнхөө туршлагаас одоо өгөхөд бол сонирхолтой тааруулж ном уншаарай гэж бол зөвлөмөөрэй. Жишээ нь одоо ингээд энэ номын самбанд бол маш өргөн, маш их номтой, олон номтой тиймдээ ч олон төрлийн номнууд байгаа. Энэ төрлүүдээс одоо ингээд бүх хүмүүсэд бол нийцхээр тийм номнууд бол зөндөө байгаа.
Жишээлбэл одоо аим шиг ном байна, адлын явдалтай ном байна. Эсвэл дайн тулаантай, детектив те олон төрлийн номнууд байгаа. Үүндээ дүүцүүлээд одоо өөртөө ингээд тааруулаад илүү сонирхолтой таарсан ном уншвал хүүхэд ингээд цаанаасаа ингээд тэр номыг кино мэт ингээд төсөөлөөд илүү номондоо ороод төвлөрч бол уншиж олж чаддаг. Ингэснээрээ нөгөө тэр ном уншсныхаа дараагаар бол тайс авах хэрэгтэй шалгалт өгөөд энэ үүн дээр бол нэг хаалтдаг. Миний бол туршлагаас. Тэгээд зарим номнууд нь бол мэдээж жоох уйтгартай өөртөө чинь сонирхол таахгүй бол түүнээс болоод хүүхэд бас ингэ шантах бас боломжтой. Тиймээс хүүхдүүдэд зөвлөж хэлэхэд бол зүгээр өөртөө таарсан, өөрсдийнхөө төвшин таарсан, өөрсдийнхөө сонирхол таарсан тийм номнуудаа эхэлж уншиж эхлээрээ. Ингэж уншиж эхлүүл ер нь бол сүүлдээ дадал болоо. За одоо ороо тэр номыг уншиж да. Тийм номноос уншиж да гэдэг өөрийнхөө free time те өөрийнхөө сул гарч байгаа цагуудад бол ингээ уншаад сүүлдээ дадал болоод явдээ шүү гэж бол хэлмээр байна. За тэгээд эцэст нь хэлэхэд бол ном уншиж байгаа багш нар бас байгаа. Ном уншиж байгаа багш нараа дагаад хүүхдүүд нас ном уншина. Тийм болохоор нөгөө одоо ингээд англи хэлнийхаа багш нар зөвлөж хэлэхэд одоо жишээгээр авахад бол манай бас ангид ордог мөнх сайхан багш байгаа. Тэр багш манаас одоо ингээд өдөр болгон ном орж ирэхдээ ингээд өөрсдийнхөө хүүхдүүдэд за би тийм ном уншиж байгаа. Та нар яаж вэ гэдэг ингээд мотивац өгөхөд хүүхдүүдээ бас одоо ингээд сонирхлын татгаад гэх юм уу илүү ингэж тулж ажиллаж байгаа. Тийм болохоор англи хэлний бас бусад багш нарт хэлэхэд ном уншиж байгаа багшийн хүүхдүүд бол дагаад сонирхол нь өсөөд цуг ном уншдаг шүү гэж бас хэлмээр байна. Тийм болохоор багш нар, сурагч нар эцэг эхчүүдтэй зөвлөж хэлэхэд ер нь бол ном сайн уншаа те хүүхдүүдээ бас ингэж уриалаарэ гэж л хэлмээр байна да. За баярлалаа. За тэгээ мөн бас нөгөө IELTS-ийн талаар одоо яаж өгчээсэн туршлагаас бас хэлье. За IELTS бол би яг 10 дугаар ангид анх тийм JET-с одоо ингээд сургалт аваад анх яаж ингэж ямар бүтцтэй IELTS-ийн оноо өгдгөө, IELTS-ийн шалгалт өгдгөө, ямар сэдв орж ирдэг те яаж бэлтгэхүү талаараа бол ерөн JET-ийн татлан одоо сургалтанд суугаад 100 суугаад ер нь бол анхаарчны суурь бол одоо ингэ тавьж аваад яаж шалгалт өгдөг мэдлэгээ авцсан. За үүнээсээ улбаалаад би бүдэ агшаасаа ингээд нэг IELTS-ийн Cambridge-ийн тийм нэг mock бүкнүүд бол одоо IELTS гэсэн тийм шалгалтын тийм номнуудыг авч агаад бол өөрөө ингээ өдөр болгон гэртээ одоо ингэж бэлдээд жил 2 жил болцсны дараагаар бол өгсөн. Ингэж бэлтгэхэд бол би дан ганц тэр номнуудаас бус YouTube-ээс бас нэг IELTS Advantage гэх нэг YouTube channel байдаг. Түүнээс одоо ингээ зөвлөгөө аваад түүн дээрээс бас харж байгаа зөвлөгөө аваад хэрхэн яаж IELTS эссе бичвөө яаж зөв яриул одоо илүү дээр илүү сайн оноо авч чадах гэсэн тийм мэдлгүүдийг бас энэ channel-аас авч ирсэн. Тиймээс одоо IELTS өгөх гэж зорж байгаа хүүхдүүд байвал YouTube channel-аас гэвэл тэр IELTS Advantage гэдэг channel-ийг recommend хийх байгаа шүү. Тэгээд мөн одоо ингээд IELTS өндөр оноо авахд хамгийн гол чухал зүйл бол ер нь өдөр болгон л бэлтэх. Өдөр болгон цаг заваараа тий жоохноор ч байсан хамаагүй баг ингээд бэлдээ яваад байхад ирээдүйд бол ер нь бол IELTS дээр өндөр оноо авч чадах бүрэн боломжтой шүү гэж бол хүүхдүүдэд бол зөвлөмөр байна. За тэгээд IELTS өгөхдөө мөн ямар аль төрлийн шалгалтын өгөхдөө бас анхаарах хэрэгтэй шүү гэж бас хэлмээр байна. IELTS маань бол одоо ингээ хоёр төрлийн шалгалттай. Нэг нь бол book paper based мөн computer based гэх хоёр төрөл байгаа. За үүн дээрээ хүүхдүүд цаасаар өгж болно мөн компьютераар өгж болно. Цаасаар өгсөн нь болохоор одоо ингээ нэг шалгалт өгчвөл 13-аас 14 хоногийн дараа бол хариу нь гарч ирдэг. Ингэхдээ бол хариу нь гарсан бол тэр оноогоор бол одоо ингэж хүүхэд бол явдаг. Харин нөгөө эсвэргээрээ ч гэж компьютер дээр одоо IELTS-ийн шалгалт өгөх юм бол одоо хүүхдийн оноо гарлаа гэхэд одоо 7.588 гээд 6 гэсэн оноотой гарлаа гэж жишээгээр авахд бол тэр хүүхэд компьютер дээр өгсөн бол тэр 6 оноогоо илүү дахиад шалгалт өгөөд дээш ахиулж болно. Иймээрээ бас ингээ ялгаатай байгаа. Үн дээр хүүхдүүдийг анхаараарай л гэж зөвлөмөр байна. За тэгээд бусад сурагчид бусад одоо ингээ ном уншиж байгаа хүүхдүүдтэй сайн ном уншаарай. Амжилт хүсье да.